Болж байна уу? Одоо яач. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид өмнө мэдээлж ирсэн 5-аас 6-ны шилжих шөнө бид нэр нийслэлийн онцгой комиссийн шуурхай ажлын хэсэг байгуулж штаб байгуулан ажилласан. За тэр хүрээнд Баянгол, Баянзүрх, Сонгон хайрхан, Чингэлтэй хан уул дүүргийн 17 цэгээс 23 дээж авч ашигт малтмал газрын төсний харьяа лаборатори, за мөн геологийн төв лаборатори, за дээр нь барьцалдуулагч буюу холбогч бодисыг бол
Гайлын төв лабораторид бол аль биесээр 3 одоо дээж 3 одоо лабораторид дээжийг шинжилүүлэхээр бол өгсөө. За энэ ажлын хэсэг бол цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн удирдах газар, за нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, за түүний хүрээлэн буй орчны хяналтын хэлтээс, за мэрэгжлийн хяналтын газар, агаарын бохирдолтой тэмцэх газар, онцгой байдлын газруудаас бүрдсэн 98 албаагч энэ одоо бүрэлдэхүүнд орж, за тусгаалсан одоо дээжийг авч албан ёсны 3 одоо лабораторид хөргүүлсэн. За энэ 3 газраас бол албан ёсоор гурвангаас нь бол дүгнэлт бол гарсан. За энэ дүгнэлт бол албан ёсоор мэрэгжлийн хяналтын газар за өгсөн бүрэлдэхүүнд бол албан ёсоор ирсэн байгаа. Тэгэхээр энэ нөгөө үзүүлэлтүүдийн бол албан ёсоор манай мэрэгжлийн хяналтын газрын дэд дарга, даваас өрн дарга бол албан ёсоор та бүхэнд ямар одоо үзүүлэлт гарсан талаар бол мэдээллийг өгнө. За өнөөдөр 7-ны өглөө бид нар бас нийслэлийн засаг даргын шуурхай хуралдсан. За энэ дээр өчигдрийн 20 цагийн нийслэлийн онцгой комиссийн гаргасан шийдвэр, за мөн одоо нийт одоо иргэдэд хандсан за зөвлөмж, за сэрэмжлүүлгийг бол нийт одоо нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, за мөн одоо цагдаагийн ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, за нийслэлдэх мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, за нийслэл байгаа бүх одоо нэгжүүдээрээ дамжуулж нийслэлийн нутгийн захиргааны нийт одоо байгууллагуудын хуваар гарган, за иргэдэд одоо зөв үнэн мэдээллийг өргөх, за энэ түлшийг хэрэглэх, за ялангуяа одоо өөрсдийн гэр сууцаа одоо дулаалж байгаа тэр халаалтын шийдвэрлэж байгаа 100 пишингүүдийн одоо зөв одоо хэрэглээг хангах тал дээр бол одоо зөвлөм зөвлөгөө өгөх ажил өрнөж байна. Тийм учраас бол одоо та бүхэнд албан ёсоор 3 одоо лабораториос ирсэн дүгнэлтийг бол албан ёсоор танилцуулах ийм одоо чиглэл. За мэрэгжлийн хяналтын байгууллагаас энэ хордлого төрөлдсөн айл өргүүдийн хэрэгжилжсэн түлшнээс дээж авч ашигт малтмал газрын тосны харьяа лаборатори, геологийн төв лабораторид бол бид дээжийн шинжилгээ өгсөн байгаа. За ингээд өчигдөр шинжилгээний хариу манай байгууллагад ирсэн. За энэ шинжилгээний дүнг үндэслээд одоо манай дээр улсын байцаагч нар маань улсын байцаагчийн дүгнэлт гаргаж байна. За би та бүхэнд танилцуулах үүднээс урьдчилаад шинжилгээний дүнгуудыг бол наашаа авдсан байгаа танилцуулъя. За геологийн төв лабораторид 9 дээр шинжилүүлсэн. Чингэлтэй дүүрэгд угаартсан, нас барсан болон угаартлаа гэж хордлогын төвд ирсэн иргэдээс 5 дээж, Баян зүрхээс 1 дээж, сонгоноос 2 дээж, хаанууд дүүргээс 1 дээж авч шинжилүүлсэн. За энэ эдгээрийг л одоо мөрдөж байгаа стандартын үзүүлэлтүүдийг бид үзүүлсэн. 2019 онд батлагдсан МНС 58 5679 гэдэг стандартанд байгаа. За ингээ үзүүлэхэд бол эдгээр 19 айлаас авсан нэр бүхий 19 айл байгаа. Авсан дээжүүдийн чиглэг нь бол стандартын хэмжээний хангасан. Арга буюу түүнээс доош байхад бол байх ёстой гэхэд бол 1.9-оос 3.2 хүртэл 10-аас хамаагүй 3 дахин хоёр бага үзүүлэлттэй шаардлага хангасан гарсан. Үнэлэг нь энэ 9 дээжээс 29 буюу түүнээс бага байх ёстой гэхэд 23-аас 24 гэсэн ийм үзүүлэлт гарсан. За дэгдэмхий чанар нь стандартын үзүүлэлт нь 22 буюу түүнээс бага байх ёстой гэхэд 18-аас 18.9-оос 20.3 хооронд хэлбэлзэж гарсан. Хөхрөн
нэг буюу түүнээс бага байх ёстой гэх нь 0.95-аас 1.104. За энэ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд дахь иргэнээс 1.104 гэж 0.104% нэг илүү гарсан. Бусдууд нь шаардлага хангалттай гарсан. За элчлэг нь 4200 түүнээс бага байх ёстой гэхээр бүгд бол 6000 буюу түүнээс дээш гарсан. Ийм үзүүлэлтүүд тэг геологийн төв лабораториос ирсэн шинжилгээний хариу гарсан. Одоо энэгээр улсын байцаагчийн дүгнэлт гаргаад бид нийслэлийн онцгой комиссд хүргүүлнэ. За дараагийнх нь бид мөн угаарын хийнд хорцсон айл өрхийн хэрэгэлсэн 5-7 түлшээс дээж авч ашигтмал газрын төсний лабораторид бид шинжилүүлсэн. За мөн ашигтмалын газрын төсний төв лабораторид бид айл өрхөөс дээж авахаас гадна энэ үйлдвэрч нь 5-7 түлшийн нэг үйлдвэр, 2 дугаар үйлдвэр нь болохоор 2 дугаар цахилгаан станцын хажуу бас нэг үйлдвэр байгаа. Бид энэ хоёр үйлдвэрээс хоёулынгийнх нь нунтгаас нь биш давхар дээж авсан. Нийтлэн өөрөө байхдаа ямар байсан, боловсруулагд гаргаад ямар байна бас харьцуулах үүднээс бид бас давхар дээж авсан юм. За ингээд үзэхэд бол түрүүний мөн адилхан стандартаар үзэхэд бол бүгдээрээ стандартын шаардлага хангаж гарсан. За 5-7 төрс 2 дугаар үйлдвэр 2 дээр үйлдвэрлэж байгаа. Угаас нь нүүрснэ метлэн гэдэг байгаа. Энийг бид нэр үзэхэд чиглэг нь 1.5 байна. Тэгвэл яг 2 дугаар үйлдвэр дээр үйлдвэрлээ гарсан бүтээгдэхүүн нь болохоор 3 гарч ирсэн. Стандартын үзүүлэлтнүүд бол 10 буюу түүнээс бага байх хэрэгтэй. Үнэлэх нь түүхийн хэд нь болохоор 19 гарч ирсэн. Үйлдвэрлээд гарахаараа 23.1 гарсан. Стандарт бол 29-оос бага буюу тэнцүү байх хэрэгтэй. Дэгдэмхийн нь болохоор 18.4 байсан. Үйлдвэрлээд гараад тэгэхээр 19.2 болсон. Стандарт 22 буюу түүнээс бага байх хэрэгтэй. За хөхөр нь түүхийн хэд нь болохоор 0.65 байсан. Үйлдвэрлэхээр 0.82 гэж гарч ирсэн. Энэ бол нэг буюу түүнээс бага байх хэрэгтэй. За илчлэг бол өндөр байгаа. Угаас нь нөөсөн 6491 байсан 6002. За илчлэгийг бол бид байхгүй байгаа. За ийм үзүүлэлтээ гасаа. За энэ хоёр лабораторид үзүүлсэн нэг угаартаж одоо амнаас эндсэн болон угаартаж эмнэлэг твцсэн эмнэлгийн анхан шатны тусламж үзээд явуулсан айл өрхийн яг хэрэгжилжсэн гэрт нь хэрэгжилжсэн түлшээс аваад шинжилүүлэхэд ийм үзүүлэлтээ гарсан. Өөрөөр хэлбэл манайхаас урд нь шинжилгээтэй хяналт хийгээд гарч ирсэн дүн энэ дүн хоёроо яг адилхан тохирж байгаамаа. За гурав дахь нь галийн төв лабораторид манайхаас цардуулын бид шинжилүүлэх гэж хүсэлт өгсөн. За галийн төв лабораториос мөн өчигдөр шинжилгээний хариу ирсэн. Танаа газраас 2019 оны 10 сарын 6-ны өдөр ирсэн бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийхэд шинжилгээний дүнгээс үзэхэд уг дээж нь цардуул болон шаварлаг эц агуулж байна гэдэг. Одоо бол хүмүүс болохоор энэ химийн бодис хийгээд хуурамчим хийгээд энэ түлш чинь хордуулаад байгаа юм биш үү гэд ийм асуулт гаргаж байгаа. Тэгвэл энэ химийн бодис биш ээ. Химийн хордлогод эдгээр хүмүүс өртөөгүй угаартсан байгаа. Энэ шинжилгээгээр гэсэн энэ бол цардуул юм аа гэдэг. Органик цардуул гэдэг бол түлхэд бол угаар гардггүй гэдэг одоо эрдэмтэд төрөл гаргаж хэлж байгаа. Тийм болохоор энийг бол галийн лаборатори бол шинжилээд манай тийм хариу өгсөн. За одоо энэ гурван хариуг үндэслээд улсын байцаагчийн дүгнэлт гараад нийслэлийн онцгой комист бид өгнө. За мөн хэвлэлийн гэсэн бид тэр дүгнэлтүүдээ өгж байна. За өчигдөр мөн улсын байцаагч нар дуудлагаар одоо угаартлаа гэдэг гомдол ирж байгаа. Энэний дагуу одоо улсын байцаагч нар мөн одоо нийслэл хотод ажиллаж байна. Тэдгээр айлуудаас мөн дээж авсан аваад явж байгаа. За би та бүхэнд хэлье. Өчигдөр нэг хаан уул дүүргийн 10 дахь хорооноос гомдол дуудлага ирсэн. Нэг өрхийн 2 хүүхэд угаартлаа гэдэг дуудлага. За ингээ эмнэлэгт очиод 11-аас 14 насны 2 хүүхэд нь хордлоо гэдэг. Эмнэлэгт 103 дуудаад эмнэлэгт 3 цаг хордог тайлга эмчилгээ хийгээд гарсан гэдэг. За энэ дээр манай улсын байцаагч нар мөн ажилласан, дээжийг авсан, тэр айлаас асуумж авсан. За тэгэхээр эргэн тэгээд юм бол хэлэхдээ манайх 10 дугаар хорооны 10 дугаар гудамжийн тоотод амьдардаг
7 дугаар сургуулийн дэрэгдэх борлуулалтын цэгээс бид энэ нүүрсээ авдаг. Ингээд авсан нүүрсээ бид төлсөн, унтахтаа бүхээгээ бид хааж унтсан гэж хэлсэн. За яг тэдний хажууд тэдний ээжийнхэн амьдарч байгаа. Нэг хашаанд. Нэг газраас нэг төлш аваад 2 айл төлсөн. Нэгнийх нь 11-аас 14 настай хүн нь бол 2 хүүхэд нь хордсон. Тайлбартаа бол бид унтахтаа төлшөө хийж асаагаад байшингийн яндангийн хоолойг хааж унтсаа гэсэн. Хажуу талд нь яг адилхан төлсөн айлын ээж нь бол зүгээр байгаа гэдэг. Тэгэхээр бид нөгөө нэг дахиад нэг хэрэглээгээ бид анхаарахгүй юм асуудал болсон. Цаашид үргэлжлэх нь нэ. Өчигдөр гарсан дуудлага дээр ийм асуудал үүссэн. За баярлалаа. За. Одоо юм байна. Одоо энэ бол зөвхөн лабораторид яг тухайн одоо дээжүүд дээр бүх төрлийн одоо тухайн лабораторийн авдаг химийн болоод физик шин чанаруудын нэгдсэн одоо маш олон үзүүлэлтээр гаргадаг учраас одоо даваа сүрэн даргын хэлсэн улсын байцаагчийн албан ёсны дүгнэлт энэ лабораторийн дүгнэлтүүдийг үндэслэж гарнаа. Тэгэхээр энийг албан ёсны баталгаажсан хэлбэрээр нь нийслэлийн хэвлэл мэдээллийн одоо албанаар дамжуулж та бүхэндээ хүргүүлнэ. Ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Энэ хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас бол энэ цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл өгнө. Энэ нөгөө шүүхийн шинжилгээний албанаас бас одоо ялгаагүй дүгнэлт гарах ёстой. Энэ дүгнэлт бол тодорхой. Одоогийн байдлаар бид нар дөнгөж сая 12 цагийн байдлаар бүх мэдээлэл авсан. Ямар нэгэн угаартсан цагдаагийн одоо ямар дуудлага өгөх нь ерөөсөө одоогийн байдлаар цагдаагийн байгууллага бол албан ёсоор хүн одоо угаартч нас урсан гэдэг бол мэдээлэл өгөөгүй. 11 дуудлага бол ирсэн байна. Өчигдрийн шөнийн байдлаар. Одоо эн чинь угаартсан гэж шууд дуудлага өгч магадгүй янз бүрийн хүмүүс. Одоо жишээлбэл хордлоо гэж дуудлага өгж байгаа байхгүй. Тийм учраас бол энэ юунаас болсон бэ гэдгийг бол тухайн одоо заавал одоо шинжилгээ хийх ёстой шүү дээ. Тийм учраас бол олон төрлийн дуудлага байгаа. Бид нар бол сая яг хордсон гих баталгаатай ямар мэдээлэл байна гэхэд сая бид нар 12 цагийн байдлаар авах 11 мэдээлэл байна гэсэн. Тэгээ одоо энэ шахмат төвшийг хэрэгжиж болохгүй одоо яа гэсэн үг вэ? Шинжилгээний арга зүгээр гэж байна. Монгол улсад мөрдөж байгаа MNS 5679/2019 гэж дөнгөж шинчилсэн баталсан бидний хууль тогтоомжийн дагуу мөрдөж байгаа хатуу сайжруулсан хатуу төлж болно гэдэг манай хууль тогтоомжийн дагуу зөвшөөрсөн төлш байна. Сайн хэлдэг шүү дээ. Ер нь хэрэглээний голом алдагдсан байна гэж тайлбарлаж ингэж ойлгож байна. Тэгэхээр цаашдаа ер нь яг ямар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна вэ? Хэрвээ хэрэглээний голом алдагдаж байгаа бол энэ олон янзын зургтай айд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр зүгээр зөвлөмж анхааруулах заавал зөвлөхгүй бол цааш хэрэглэхэд ийм одоо голом алдагдаад угаацсан байх уу? За дээрээс нь энэ нөгөө эрдэмтдийн хэлээд байгаа шиг орон сууцны хийн одоо мэдрэгч гэж байдаг шиг шахмат төвшин төлөвтэй мэдрэгч одоо заавал байх ёстой гэж хэлээд байдаг. Энэ дээр юу ямар байх ёстой вэ? За ер нь бол нийслэлээс энэ өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс бол 2 төрлийн чиглэлд ажилладаг. Нэг нь бол инженерийн байгууламжийн чиглэлд. За нөгөөх нь бол ялангуяа иргэд рүү одоо хандсан өвлжилтийнхаа бэлтгэлийг хангах энэ одоо чиглэл рүү хандсан ажиллагаа явж байгаа. Яагаад вэ гэхээр манай Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь яг өөрийн одоо галгаатай үе төвийн одоо дулаан системд холбогдоогүй ийм одоо галгаа буюу халаалтын системээр одоо өөрсдийгөө халааж байгаа. Тийм учраас бол нэгдүгээрт иргэдийн маань яг өөрийн гэр дотроо хэрэгжилж байгаа энэ стандартыг бол баталж өгсөн байдаг. Одоо энгийн ахуйн хэрэглээний 100 ухны стандарт. За харамсалтай нь одоо стандартын бус одоо сууц гэрүүд дотор маш олон төрлийн 100 ухуд хэрэгжилж байгаа. Яг энэ одоо аюулгүй байдлаа хангах үднээс бол
байнгын одоо сэрэмжлүүлэг, байнгын одоо мэдээлэл өгч байгаа. За үүнтэй холбогдуулаад нийслэлийн онцгой комисс өчигдөр шуурхай шийдвэр гаргасан. Би түрүүн бас ихэндээ хэлсэн. Нийслэлийн бүх нутгийн захиргааны төрийн албаа агчид өнөөдөр бүх айлуудаар, ялангуяа энэ гэр хороолт байгаа бүх айлуудаар нэгдүгээрт энгийн одоо зуух, халаалтын одоо ханан пеншнтэй энэ айлуудад бүх төрлийн одоо зөвлөмжийг бол өгүүлэх энэ ажиллагаа явж байгаа эхэлсэн. Дөнгөж сая 8 цагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүх одоо байгууллагууд удирдлагуудын үүрэг өгөгдөөд баг гараад ажиллаж байгаа. Нийслэлийн засаг дарга 10 сарын 1-ээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шийдвэр гаргасан учраас бол тэрэндээ тулгуурласан ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Энэ дээр нэмэлтээр цагдаагийн ерөнхий газар, мэрэгжлийн хяналтын газар, онцгой байдлын ерөнхий газраас, орон нутгуудаас за мөн одоо бусад одоо өөр бүхий бүх албан тушаалтны ажилтнуудаа бол нэмж одоо дайчилж байгаа. Энэ бол ахиж одоо иргэдээс маань одоо эрүүл мэнд болоод бусад одоо амь насаараа хохирохгүй байх талаас нь бол урьдчилан сэргийлэх ийм одоо ажиллагаа хийж байгаа. Ижилхэн 6000-аас дээш үеийнхээ шийдвэрийн ажлыг тэгэхээр энэ нөгөө ахуй хэрэглээ гэх нь нийслэлийн эзлэх нь хэрэгтэй байдаг. Одоо ганцхан нөөцийн 4200 төгрөг байх хэрэгтэй байдаг. Одоо 5 дахь нөөц өөрөө анх ажилладаг кофч нөөц 6000-аас дээш эзлэхтэй гэж байна. Энэ өөрөө ахуй хэрэглээ төлөвчтэй энэ дээр тусгаараа дараа нь. За ер нь бол Багнуур налахын нөөц бол 4000 гарахгүй л дээ. Хамгийн ихтэй 3000 гараад байж байгаа. Тэгэхээр саяны энэ сүүлд батлагддаг стандарт бол илчлэг нь 4200-аас буухгүй байх ийм одоо чиглэл дээр байгаа. Энэ стандарт бол стандарт хэмжил зүүн газраас бол албан ёсоор судалгаа хийж байгаа. За өнгөрсөн нүүрс хориглох 2018 оны 62 дугаар тогтоол гарснаас хойш бүтэн жилийн хугацаанд туршилт хийгдсэн ийм стандарт байгаа. Та бүхэн мэдж байгаа. Сонгон хайрхан дүүрэгт 2018-аас 2019 онд шилжих энэ өвлийн улиралд энэ сайжруулсан төлшийг бол туршилсан. 8 хороогоор туршилсан байгаа. Тэгээ энэ жил энэ стандарт батлагдсан. Энэ бол яг илчлэг нь 4200-аас буурахгүй байвал за дээр нь бусад нөгөө чиглэлийн болоод бусад одоо үзүүлэлтүүд нь энэ MNS 56 79 гэсэн 2019 оны стандартад байхад энэ түлшний үзүүлэх нөгөө илчлэг болоод түлэгдэх хугацаа за мөн одоо байгальд үзүүлж байгаа нөлөөллөөр бол сайжруулсан шахмал түлшний өнөөдрийн батлагдсан стандарт юм а гэдэг ийм стандарт батлагдсан байна. Одоо энэ түлшмаа өөрөө сайжруулсан зүрх дагавар гэж хэлж байна. Нийслэлийн 50-аас гэр хорооллын үргэлж 50-аас 60% маань сайжруулсан зүрх давсан байна. Тэгэнгүүт одоо эвгээд хянаж чаддгийг хийнгүүт сайжруулсан зүрх нь өөрөө сайжруулсан түлштэйг багтуулдаг байгаа юм. Хоёр төрлийн зуух байгаа. Дээрээсээ галдаг, за доороосоо галдаг гэдэг. Ер нь ахуй хэрэглээний бүх зууханд таарж байгаа энэ түлш маань. Багцгүй нөгөө зуухны аюулгүй байдлыг хангах энэ бас хэрэглээний асуудал хөндөгдөд байна л да. Жишээлбэл яндантайгаа холбож байгаа холболтын асуудлууд, за мөн одоо битүүмж алдагдж гин үү, янд нь өөрөө агаарс орж гин үү гэдэг олон үзүүлэлтүүд байгаа учраас бол нэг бүрчлэн хэлэх юм боломжгүй байна. Тийм учраас саяны энэ дуудлага ирж байгаа бүх айлд энэ одоо ямар одоо чиглэлийн алдаа гарч ийн вэ? Яагаад энэ одоо гэр дотроо угаарын хийгээ алдж гин үү гэдэг энэ асуудал дээр дүгнэлт гаргахын тулд манай шуурхай ажлын хэсэг бол бүх айлууд дээр бол энэ зураг авалт буюу ямар одоо үндслэлээр энэ айл хордлого үүсэднэ гэдгийг бол судалж байгаа. За түрүүн би тэр төхөөрөмжийн асуудал дээр бол яг энэ дэд бүтцийн хязгаарлагдмал бүсд байгаа энэ гэр оролт байгаа энэ 60 гаруй бараг 60 орчим хувь нь амьдарч байгаа. Харамсалтай нь нөгөө айл өрх болгон өөрийн гэсэн стандартын бус одоо сууц манад одоо бол сууцны стандарт нөгөө мөрдөгддөг ийм байдалтай байгаа учраас бол ялангуяа иргэд маань өөрсдөө тэнд дотроо халаалтаа хийж байгаа учраас шууд гал түлж байгаа учраас бол
ялангуяа урьдчилан сэргийлэхийн арга хэмжээг бол авах нь зүйтэй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр босоод одоо ингээд стандартаар баригдсан барилгууд дээр одоо угаарын хий мэдрэгч тавигддаг, тэрийг шаарддаг. Харамсалтай нь тэнд шаардах ийм одоо стандарт мөрдөгддөггүй учраас ийм эрсдлүүд маш их гарч байгаа. Өнөөдөр бас сошиалоор нэлээд олон одоо эрдэмтэд санал болгож байна. Зарим нь одоо юу гэдэг олон улсын зах зээл дээр $7, $20, $10 гэх яг энэ C2 буюу угаарын хий мэдрэгч энэ одоо аппаратууд бол өрх бүрт орчин бүртээ хэрэгжилж болох үс юм бие даасан саналууд ирж байна л да. Зүгээр би яг одоо бол нөгөө албан ёсны шийдвэр гараагүй байгаа учраас бол би хэлж мэдэхгүй байна. Ер нь бол иргэд маань өөрсдөө яг бариад амьдарч байгаа энэ суудсандаа бол ялангуяа гэр бүл үр хүүхэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хангахад бол энэ одоо асуудал дээр бол нэлээд анхааралтай хандах нь зүйтэй гэж бол зөвлөж байна. Одоо тэгээ айд дахиад ийм анхнаасаа танаас судалгаа хийсэн шүү. Нэг үгүй 60% нь стандартын бус суулт амьдрэх гэдэг нэгдгээр гэж ханаад өөрөөр хэлбэл суулт авахгүй шиг ингэж юм. Одоо энэ асуудал. Гэхдээ тийм иргэдээ 60% стандартын бус суулт авчих гэж. Програм дүр 8-аас туршлагаа танаас стандартын бус суулт шиг надад байна. энэ би хэлээд шүү дээ. Энэ юу ч төлсөн угаарын хий ялгарна. Чи машинтаа суугаад гараж дотор машина чи нормалдаа зогсож байгаад маш олон хүн угаартаж нас орж байгаа шүү дээ. Тэгээ энэ юу гэдэг хэний хариуцлагагүй асуудал вэ гэж хин нэгэн рүү чиххээс өмнө ялангуяа одоо сэтгүүлч та бүхнээр дамжуулаад олон нийтэд ийм зөв мэдээлэл өгөхгүй болох. Одоо та бол сая маш буруугаар мушгин асууж шүү дээ. Яг энэ дээр бол шахах гэж юм гэдэг юм уу тийм асуудал биш. Иргэд маань өөрсдөө өөрийнхөө барьсан гэрт өөрийнхөө барьсан суудсанд ийм стандартын бус одоо галлагааны системээс болоод иргэн бүр одоо ингээд хордох боломжтой байгаа учраас энэ асуудлыг иргэн бүр өөрсдийнхөө эрүүл аюулгүй энэ одоо орчноо бүрдүүлэхэд одоо хамтарч оролцох ёстой байна л гэж байгаа. За 2000 цагдаагийн байгууллагын мэдээлэл бол байгаа. За энэ бол нөгөө яагаад тэгэхээр угаарын хий нь бол нөгөө олон янзын байгаа. Жишээл машиндаа ч гэдэг юм. Ер нь бол ийм дүн танилцуулсан. Яг энэ оны 10 сарын 5-ны өдрийн байдлаар бол 12 хүн яг гэр суудсандаа нас орсон гэсэн ийм тоо байгаа. Энэ 2019 оны 10 сарын 5-ны байдал. Тэр дуудлага бол нөгөө зөвхөн угаартсан гэдэг дуудлага байхгүй гэж би түрүү хэлсэн дээ. Ямар нэгэн хордлогын шинж тэмдэг ирээд хордлогын төвөөр дамжуулаад хуваарлдаг учраас бол саяны дүн бол зөвхөн гэр суудсандаа угаарч нас орсон хүмүүсийн тоо шүү. За одоо ийм байгаа. 5 хүн хордлогын төвд байгаа. Нэг хүүхэд их нялх хэвээр байгаа. Ер нь бол өчигдөр хордлогын төвийнхэн бол 5 хүний байдал бол сайжирч байгаа гэсэн. За баярлалаа та бүхэн.